За суугтай эргээд тавтаа морил нөгөө плейтингийн маань парт 8 ороход инхүү бэлэн боллоо. Мөн донешн өгч урмын үг хайрлсан бүх хүмүүстээ баярлалаа. Гэхдээ интернет банк төр болохоо билсэн болохоор донешн байгаагүй нь мэдгүй л байна. Тэгээ дараагийн бичлэгээр интернет банка болгоод нийт нэрсийг нь оруулнаа. За тэгээд бэлэн бол бичлэгэнд орцгоё. Өмнөх дугаард захирлын хэлсэн үгнүүдээ хэрэгжүүлье гэд дууссан шүү дээ. Тэрнээс хойш үзэгдэл солигдож. Захирлын хан туслах хоёр нэг лакшери буудалд байж байх ба гаднаас нэгэн хаалга төгшнө. Хоолой онгорхой. Ороод ир. Өө захирлаа удаа болцсонгүй шүү. Та сайхан амарвуу энэ уулзалтыг зохион байгуулсан тань үнэхээр их баярлалаа. За наана зогсоод байлгүй энд суучих. Өө тэгэлгүй яах вэ? Гэж сууснаа бүх золоогцсон хөдлөөд. Өнөөдөр би нэг том компани хүмүүстэй гольф тоглолоо. Миний цогцолтын өнөөдөр бүр онцгой сайн байлаа. Гэтэ захирлаа таныг ч бас тийм сайн тоглодог гэж мэдээгүй шүү. Бараг л мэргэжлийн тамирчин шиг байсан тий. Хоромсолтой нодод дуулах нэг муу мэдээ байна. Бидний групп танай бизнестэй хамтрахаа болох шийдвэр гаргалаа. Юу? Бидний дүгнснээр танай компани санхүүгийн хувьд доктортой биш болохоор хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж байна. Юу? Үгүй элгүй тий. Тэгээд ийм юм хэлэх гэж хаа байсан Таиландд авчирсан юм уу? Үгүй дээ, эрт гутраад хэрэггүй. Харин ч чамд илүү дээр болцолт явах гэж байна. Дээр болцлоо. Тэр чинь тэгээд юу юм бол захирлаа? Чи мэдчил байгаа илгүй? Энэ Таиландд манай Hyundai Group охин компани байдаг. Харин охин компани маань одоогоор Таиландаас нийлүүлэгч хайж байна. Баасан толгойтой. Хэдий хүртэл өөр хүмүүсийн баруунаас багхоо орлого унгаж амьдрах гэсэн. Тэрний оронд үйлдвэртэй болоод үйлдвэрээсээ бидэнд мараа нийлүүл. Наадах ч үнэхээр сайхан санаа байна. Ер нь бүх над шиг бизнес эрхэлдэг хүмүүсийн туйлын хүсэл нь өөрийн үйлдвэртэй болох шүү дээ. Гэтэ тэр санаанд ч би хэдий хүрээний мөнгө гарах юм болоо. Тийм ээ. Чиний санаа зовж байгаачлаа. Баг мөнгөөр бол босхгүй. Үйлдвэрийн газар, энд үйл ажиллагаа хийх зөвшөөрөл, үйлдвэрийн тоног төхөөрөмж, гих зэрэг бүх зүйл нь нийлээд 20 тэрбум орчим вон болно. Би хувийн зүгээс 10 тэрбум воноор хөрөнгө оруулалт хийн. Харин чи 10 тэрбум вон оруулбал хоёулаа ашгаа 50% тохирё. Мэдээж энэ баг мөнгө биш ч. Миний санал болгож байгаа энэ болцлоос авах ашгаа бодвол тэрний хажууд хамаагүй бага. Тэгээд чи энэ бол манай Hyundai Group нийлүүлэгчээр орох санал шүү дээ. Чи алдахгүй дээ. Би чамд амлаж байна. Гэхэд баасан толгой дотроо нэрэл тийм дээ. Захирлын хилээд байгаа энэ Miwa охин компани жирийн нэг охин компани биш. Харин ч цөөхөн хэдэ амжилттай яваа охин компаниудын нэг нь шүү дээ. Өнгөрсөн жил Hyundai Group ганхаа тэр том компани ганцаараа нуруунд дээр аваад гарсан том компани шүү дээ. Энэ шиг сайхан боломж ахиж надад тохиохгүй байх. Гэхдээ асуудал нь гэж бодсноо. Захирлаа. Таны санал таалагдж байгаа ч манай компани ийм их мөнгө гаргаж чадахгүй хаа. Таны группийн манай компанийг судалсанчлан манай компани санхүүгийн хувьд докторгүй. Бид сайндаа л 5 тэрбум орчим вон гаргаж чадна. Тэгвэл инги. Миний бэлэг болгож Ганнамд өгсөн байрыг санаж байгаа үстэй. Би чамайг сайн үн хэлж зарж болох компанитай зуучлаа. Чи тэр Ганнам дахь байраа 5 тэрбум зарчих гэдэг баасан толгой дотор. Хувийн үйл хөдлөх хөрөнгөө бизнесийн төлөө зарна гэдэг чинь энэ үнэхээр зөв байдаг байгаа даа гэж бодохтой зэрэгцэн. Чи сайн бодоод үз. Уул шугамдаа бол энэ саналыг би өөр компани тавих гэж байсан юм. Гэхдээ чамд тус болно гэж амласан болохоор энэ санал энэ их боломжийг чам санал болгоод энэ сууж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд гарах хүндрэлийн тал дээр би чам 100% туслан гэдгээ амлаж байна. Тэгээд миний сая хэлсэн үгч энэ гэрээн дээр тусгагдсан байгаа. Чи ихлээр наадах нэг уушаад үз. Баасан толгой дотроо тийм дээ. Дандаа мууг нь хараад яах юм? Энэ төсөл бүтлгүүтэрл захирал лидч бас хохиролтой. Хэдийгээр том группийн захиралч 10 тэрбум воныг өөрөөсөө гаргана гэдэг баг мөнгө бол биш. Тэглэж Ганнам дахь байр ямар миний өөрөө худалдаж авсан байр биш. Бэлгэнд л авсан юм чинь. Үзээд алдахад алдахгүй юм шиг байна. Үзээд алдах ч юу ах вэ? Ийм найдварт ар талтай байхад үзээд алдах биш, үзээд аавна. Энэ магадгүй надад бурхнаас өгсөн миний амьдрал ганц л тохиох алтан боломж юм байх. Тийм ээ, би шийдлээ гэж бодоод. Захирлаа. Хэрвээ та надад итгэх юм бол энэ баасан толгойд миний бие бүх хүчээр ажиллан орлоод үзье. Сайн байна. Тэгвэл сүүлийн удаа гэрээтэйгээ нэг танилцаад унгарын өсгөө зурчих. Захирлаа, таны бэлдсэн гэрээ юм чинь сайн л хийсэн байгаа ах. Гэснээр нэг юм анзаараа бололтой. Гэхдээ захирлаа, энэ нөхцөл хэрвээ хөрөнгө оруулсан мөнгийг тодорхой шалтгаангүй өөр зүйл дөрвөл хөрөнгө оруулсан мөнгийг 2 дахин угалж авах гэсэн энэ нөхцөл чинь торгуул гэхэд арай ширүүдэх юм шүү. Ингэж хатуу торгуультай байх хэрэг байна уу? Наадхны чинь хувьд группийн миний ичгэртэр хэрэгч чиний мэдэж байгаачлан манай групп өнгөрсөн жил томоохон цохилт амссан.
Тэр зохилт нь бүр гаднаас биш. Хилтсийн зохирлууд өөрсдөө өөр компани холбогдох этгээдүүдтэй холбогдож компаниас их хэмжээний мөнгө залилсан. Тэр өөрөлтөөс хойш би байгуулж байгаа гэрээ болгон дээрээ ийм хатуу торгуулийн нөхцөл оруулахар шийдсэн. Яг уу бусад гэрээний нөхцлүүдтэй харьцуулбал торгуулийн нөхцөл нь илүү өндөрч энэ бол миний хэж ийм хэрэг битгий гаргаасаа гэсэндээ хийж байгаа зүйл. Түүнээс биш чам итгээгүй биш шүү. Зүгээр л миний бизнесменийн хувьд өөсөйгөө байдал дуртайг минь илэрмжгээд бодож байгаа. Зүгээр. Тэгвэл ийм утгатай байжээ. Би зүгээр л яагаад ийм байгаа юм болоо гэд гайхсан юм уу? Тийм ээ, баярлаа. Хэрвээ чи зөвшөөрч байвал гарын үсгээ зурчих гэхэд баасан талхад. Торгуул нөхөө олгоорын заал тухайн хүн яаж хийхээс хамаарч. Энэ яг л намайг ямар нэг юм буруу болохыг хүлээж байгаа юм шиг. Эсвэл би хитрхээ ургуулж удаад байна уу? За хэцүү зүйлсээ толгоноос авч хаяа. Би өөрөө л алдаа гаргахгүй байхад болно биз дээ. Гэт гарын үсгээ зурх үед захирлыг тэр гарын үсгээ зурчих шив. Гэт энийгээд сууж байна. Гарын үсгээ зурж дуусаад болчлоо захирлаа гэхэд хүн шийдвэрийн ард гарлаа. Сайн ажиллаа. Ядарч байгаа илгүй өөрөөндөө ороод амраад ав. Гэхэд баасан толгойд нэг твцэн царай гаргаснаа. Захирлаа. Та одоо хүртэл юу ч хэлээгүй болохоор энийг танд хэлэхэд хүндрэлтэй байна гэж бодоод би өөрөө хэллээ шүү. Гэхдээ би аль хэдийн бүгднийг ойлгосон. Намайг үзэн ядах хэвээр байвч надад ийм том боломж олгож байгаа. Надтай хамтарч өшөөгөө авахтаа ашиглах гэж байгаа болохоор үстэй. Би ойлгосон болохоор надад зүгээр л тушаалаг. Би танд үнчээр зүтгэх болно. Би чамайг ойлгосон гэж харлаа. Тэгвэл одоо явдаа. За захирлаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. Гэт гараад явна. Боосон толгойтыг өрөөнөөс гарахад хан туслах үргэлжлүүлээд. Хараад байхад тэр өөрийгөө өшөө авах сонгогдсон хүн гэж бодсон юм шиг байна да. Үл ойлголцох гэдэг чимжээ хязгааргүй юм да. Тэ захирлаа. Энэ үл ойлголцол биш ээ. Хан туслахаа. Юу? Өшөө авахын тулд боосон толгойтоор хийх юм. Надад үнэхээр байгаа. Гэт үзэгдэл солигдож Чивава өвдгөө тэрврээ сууж байх ба. Гинт гаднаас хаалганы хонхыг дарж байгаа чимээ гарнаа. Чивава дотор. Хэн байдаг вүлээ? Өнөөдөр манай тэнч ирэх ёсгүй дээ гэж бодоод байж гаднаас. Хүргэлт ирлээ гэж арилна. Нэрээ тийштэй. Ангийн дараа Карма хоёроос өөрийгөө хамгаалъя гэж цацлаг авсан шүү дээ. Тэрийг нь ямар цацлаг юм бол гэд нарийн харсан чинь баавга үргэгч гинүү. Баавга үргээдэг цацлаг гэж бас байдаг юм байна манайхаа. Шумал үргэгч гэж сонсч ирсэн бас баавга нэг гэж сонсоогүй юм байна. Энэ зэвсэгтэй байхад гэртээ ганцаараа байсан ч би айхгүй. Ангийн дарга Карма хүрээд ирэлдэ гэд хаалгаа тайлсан чинь Карма. Ишгүй нэг юм хаалгаа тайлах шив гэд гэрт нь ороод малгайгаа тайлцсан. Энэ тэр юм харсан шигээ тухалсан сууж байх ба. Чивава дотор. Новшгич Карма ороод ирсэн галтгоонд минь сууж байх ч гэжтэй. Ер нь миний гэрээ аягийг яаж болсон юм бол? За яадаг ч байсан нэгэнт гэрт ороод ирсэн юм чинь. Зочин шиг хүндэтгэлтэй харьцахгүй бол намайг яачих юм бэлээ гэж бодоод. Карма ихчээ. Бүр ихчээ болчихжээ нөгөө хч. Манай дуух юм байдаггүй. Та жүржин цас дуух уу? Нөгөөтгөө айд чичирсэндээ асгачихна. Карма харж яснаа. Чи тэгээд намайг шалан дээрээс долоогод байгаа юм уу? Намайг уучлаарай Карма ихч. Би гэс ахаад хийгээд үгүй. Хэрэггүй дээ. Шокото смути биш л бол би уухгүй. Тэгвэл би шокото смути гэлс ахалчих уу? Олон яриад дэлгөө томото суугаад хаа. За тэгээд Карма ихчээ. Та яагаад хүргэлтийн ажилтны хувцас өмссөн бэ? Хүргэлтэнд ажиллаж байгаа юм уу? Энэ үү? Ингэж дүрээ хувиргаагүй бол бидний бяцхан ичимхий Чивава минь ичээд хаалга нээх байсан гэж үдээ. Тэгэхэд Чивава дотор наадах чи яг л гимт хэрэгтэй шиг сонсогдож байна гэж бодсноо. Та дүрээ л хувиргаснаас миний захиалсан барааг дундаас нь авчаагүй үстэй. Юу вэ? Чи чинь бараа захиалсан байсан юм уу? Дотор нь үнд хүрэх юм байвал авчдаг ч байж юу? Дотор нь үнд хүрэх юм байхгүй. Зүгээр л баавга үргэх цацлал байгаа. Гэхэд Карма гайхаж байсан. Баавга үргэх цацлага сонирхол юм да. Өмнөд Солонгос шиг тайван уцад тийм юм яагаад чамд хэрэг болно гэж. Мэдээж тэрийг над дээр хэрэглэе гэж бодоогүй ба шүү дээ. Үгүй Карма. Би зүгээр тоглосон юм гэж сандраа хэлэхэд. Тийм үү. Тийм байжээ. Гэх үед гаднаас жинхэнэ хүргэлтэд ажилдан хонхын дараа Чивава эргэж хараад. Хүргэлт ирчлээ. Гэс гарын үсгээ зураатахыг гэхэд Карма өрсөж босоод хүргэлтэнгийн ажилтнаас. Уучлаарай би юу захиалснаа мартчихжээ. Надад боломжтой бол юу захиалсныг минь хэлээд өгөөч гэхэд. Энэ дээр баавга үргэх цацлаг гэж тэмдэглэсэн байна. Гэхэд Чивава сандраад бараг ухаан алдлаа. Карма үргэлжлүүлээд. Нэрээ тийштэй бүр мартчих. Үүдний урд үлдээчихье гэд эргэж хараад. Чиваваг дуутахад. Намайг уучлаарай Карма. Миний буруу. Намайг уучлаач те. Намайг битгий алаарай гуйж ийн гэхэд Карма толгоон дээр нь гараа тавиад. Зүгээр дээ Чивава битгий. Би бүгднийг ойлгож байна. Тийм болохоор би чамайг гэмтээхгүй. Гиснээс чи яагаад хичээлд ирэхгүй байгаа юм бэ? Ангийн даргаыг жинхнээсээ чамайг авчин гэж айгаа юу? Тийм ээ. Тэгэхээр үнэхээр тэгэж боджээ. Тэгвэл санаа зовлтгүй дээ. Ангийн даргаыг би аргалцсан болохоор. Аргалцсан. Яаж аргалсан юм? Нарийн ширээнийг нь мэдээд хэрэггүй. Юу ч гэсэн чи одоо сургууль дээр ахиж дээрлэх хүлгүй. Би ч чамд сайн хандах болохоор сургуультай ирээрээ ойлгов. Гэт Чивава Кармагийн гарыг нь холдуулаад. Үгүй. Чи намайг тэнэг гэж одоо юу аа?
Өмнө нь ч гэсэн найзууд болъё гэж хэлчихэд нохоо хүзүүцүүлэхэд нохоошиг дагуулж яваа үсттэй. Намайг ихэж хууртан гэж саналтгүй шүү. Цагдаа дуутахаас өмнө манай гэрээс гар. Намайг зүгээр л 50 орхиод. Хөөхөдөө манай чивава их л айжтэй. Гэхдээ энэ удаад чи үнэхээр надад итгэж болно уу? Аавыгаа яагаад Тайланд руу явсныг мэдгүй. Одоо л ихэд танаа аав чи манай аавтай бизнесийн гэрээ хийж байгаа. Тэгэхээр бидний гэр бүлүү түншүүд болж байгаа юм чинь би чамайг дээрлэн гэж үдээ. Хэрвээ дээрлэхвэл аав намайг загна штэ. Үнэн гэж үү? Тийм ээ, үнэн гэхэд чивава дотор. Нэрэ бодоод хахад карма надад ингэж сайн хандах шалтгаан байхгүй шүү дээ. Тэр бүр аав ээжийг Таиланд явсныг хүртэл мэдэж байж хэрвээ дээрлэх байсан бол одоо л алтан боломж юм биш гэж үү? Тэгэхээр тэр намайг дээрлэхгүй байгаа юм биш. Дээрлэж чадахгүй байгаа байх нь. Аргагүй л миний аав да. Аав гарцаагүй захирлаатай маш том бизнес эхлүүлсэн байх. Гэт бодоод байж явах үед карма. За тэгэхээр чивава чи маргааштай сургуультай ирнэ үсттэй. Тэглгүй яг карма гэжээ. Одооноос бид гэхдээ үнэхээр халпалгүй үсттэй. Тийм гээд байхад та сугны өснүүд ч бас чамайг дээрлэхэ боль гэд хэлчихнэ. Тэгвэл маргааш уулзъя чивава. За карма гэжээ. Болгоомжтой яваарай гэж хэлээд дотроо. Тэгвэл би одоо кармагийн доорч ажиллаж болох юм байна. Карма миний ард байхад намайг хэн эсэргүүцэж чадна гэж. Намайг дорд үдсэн тэр новчнуудыг ниц дарандаа. Ангийн дараагч бас. Ингээд өнөрөө сургуулийн хатан зүгийг буцаж ирлээ. Энэ нэрийг хизээс засрахгүй юм тийм а тий. Гиснээс чивава. За энэ баавга үргээс цацлахыг чинь хүн рүү цацвал яа гэм бол үнэхээр сонирхол татаад байж чадахгүй нэ. Би сүүлийн ганцхан удаа л чамайг дээрлэхжээ. Ахиж ингэхгүй гэд үзэгд солигдож карма гарцаа алхаж явах ба. Аав, таны хэлсний дагуу чиваваг сургуультай ир гэж ятгачаад буцаж байна. Сайн байна, карма. Би чамайг аль болох эвтээх нөхөрсгөр гуйсан гэж найдаж байна. Үндэ гарахаас өмнө багахан тоглолцсон. Гэтэ маргааш сургуультай ирэх байхаа. Карма, ганцхан удаа өөрийгөө төвч чадсангүй юу? Уучлаарай аава. Карма, чи яагаад энэ сүүлийн өшөө авалт сургууль болох ёстой хин хүнээс илүү мэдж байгаа зү? Гэд өнгөрсөн хальт гарахаа баасан толгой. Тавтаа морил ийм боломж өдөр бүр тохиохгүй шүү. Өнөөдрийн тайзны хамгийн үзэсгэлэнтэй модель болох Лихинагийн нүцгэн зургуудыг зарахад бэлэн боллоо. Гэхэд нэг сугны ус 50-ны хэрнэ. Энэ бие мийг нь хараач өнөөдрийн такс 70,000 вон байсан гайх юм алга. Юм болох учиртай байх юм да. Гэхэд бас нэг булдрууны толгойд дугууны нөхөөс нь зурагнаас биш амьдаар нь хармаар байна л гэж даварцсан тий. За болдоо ах нараа ямар хүн байгааг нь хажуудаа зогсоод энэ зурагнуудыг хараад нүцгэн байгаагаар нь төсөөл гэж байгаа байхгүй юу да. За хууд юм яриха болоо. Зүгээр л арай илүү мөнгө төлбөл харуулна гэд үннээ хэлээчтэй. Чивава хажуунаас нь аха миний талаар муулаад байгаа новшиг хизээ энд оруулах юм бэ? Хөөе ямар ч мэдрэмжгүй амтэн минь. Хин нэг энэ дээр гарамаар байвал ядахта гой биетэй охтуудаар өөрийгөө доромжлуулаач. Тэрний чинь зургийг харсан бараг л орк байлаа штэ. Тэрний хажууд хинаг хараа л да. Ийм царай гаргаад хэрэггүй дээ ядарна шүү. Хүчээ сайн нөөцлөхгүй бол хоёуланд нь өөр очих газрууд байгаа штэ. За ийм л вэ. Ядахта гой биетэй охтуудаар өөрийгөө муулвал бол дөрөвч чинь зузаар нь үсттэй. За ойлголоо. Нэрэ хина чамд баярлсан шүү. Чиний буйн би ийм гой зүнхтэй болсон. Чи миний болсон хамгийн мундаг мөнгөний гахаа шүү. Өшөөсөө ажиллаарай гэд үзэгдэл буцаад захирал руу шилжиж. Боосон толгойд болон чивава. Энэ хоёр сургуулийн харуулыг хаахулдаж, орой болгон биеийн тамирын зааланд тэр үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Сөүлийн халтруудаар зогсохгүй. Хаа байсан энчөнөөс хүртэл халтрууд ирдэг болсон. Одоогоор хинагийн зургийг худалдаж авсан 218 халтрыг олсон байгаа. Бас ямар ч аргаар хаваагүй. Бөмбөгийн хагалт гэж нэлээ олон орон гэргүй хүмүүс их хэмжээний мөнгө амлсан. Харин карма чиний үүрэг бол тэр ах トゥ хоёрыг гисгэх хинагийн минь зовсон газар тэр хоёрыг гисгэх ёстой. Гэт үзэгдэл солигдож маргааш болсон байх бөгөөд чивава мэн сургуульд арчиж. Карашин бололтой нэг хүүхдийг учиргүй хараад л суугаад байна. Тэгтэлтийн тажинаас нь карма гарч ирээд. Хараад байхад манай чивава ч дурлцхаа шүү. Юу вэ та чи хизэнээс ингэ ирчихээ вэ? Энэ ертөнд зүүсгүй эс гэхгүй юу? Эдийгээр ганцхан өдөр хичээлдээ ирээгүй чи ямар нэг юм болчихгүй гэж санаа зовоод чамайг харж исэн юм аа. Гэтэл санаандгүй байдлаар чивавагийн хайртай үнийг мэдчихдэг шүү. Тийм биш ээ. За ич хэрэггүй дээ хүн дурлан гэдэг тийм ичмээр зүйл гэж юу? Чивава чи сэхүү хахаа сайн биз дээ. Та яаж сэхүү хахыг танд? Тэрөө би сугны өснүүдээс асуусан юм аа. Чи бүр семестр эхлэхгүйээс сайн байсан гэвдээ. Хөөрдөм шүү гэснээр нэг нухцтай хараад. Чивава би чамайг сэхүү хахыг өөрийн болгох чинь туслах уу? Юу? Би та хоёрыг холбох гүүр болоод үгүй гэдэг байна. Итгэнөө байна уу өөрөө л мэд. Би хойд солонгос байхдаа нэг ч удаа хүний хэлэлтэд алдаж үзээгүй. Энэ мэн их жүжигчээ юм тий. Зүгээр л надад итэг. Хайрын сумыг чинь би харваад үгүй. Гэхэд чивава дотроо хайрын сум чи хинт хэрэгтэй юм галзуу навшаа. Чамайг харин жинхэнэ сум хүмүүс рүү харавчихгүй байгаад баярлая. Өчигдөр над руу баагаа өргөх цацах үед л энэ нөхөрт итгэж болохгүй юм байна гэж мэдсэн. Өнөөдөр ч ирэхгүй бай гэж утсан ч како талкаар сүрдүүлэхэд айсандаа хүрээд ирсэн л дээ. Тэгсэн чи одоо бүр бид хоёрыг нийлүүлээд үг гэж ямар новшоол сэдэд энэ даа гэж бодохдоо зэрэгцэн карма. Ой чивава чи яагаад хариулахгүй байгаа юм бэ? Би чамд болно гэж хэлээд байна ойлгоо.
Гэт үзэгдэл хөнгүүдийн анги руу шилжих ба өнөөдрийн хөл бөмбөг хөгжилтэй байлаа шүү те. Илээд юу вэ? Сэхүүтэй тоглохоор бүр хөгжилтэй байх юм. Хөөе сэхүү. Зүгээр хамтлагаасаа гараад хөл бөмбөгөл тоглож байл та. Амаа тата зуны амралтаар тэмцээтэй болохоор одоо маш сайн бэлдэх ёстой. Гэхэд нэг нь тэр тэмцээнд нь 5 охидын баг байгаа юм бах уу. Тэндээ зөөрөл охины арих хурлыг бэлдэж байгаа юм гэсэн. Хөөе чи нэг охинтой харьцаж байгаа гээгүй мүү? Хөөе тэнийгээ олон охин байх тусмаа сайн л үздэй. Ваа хараад байгаараа эн чинь жинхэнэ хог шар юм шүү дээ. Хизээ нэгэн цаг чи тэнгэрийн гисгэл хүртэндээ гэхэд сэхүү. Хөөе байзаарэ тэр охин ч хаахаа энэ миний хардтаа. Нээ охин ч нөгөө ихтний ихлэлтийн сонио охин юм шүү. Яагав нөгөө хойд солонгосын галзуу охин. Гэхдээ тэр ойрхоноос бүр илүү царайлаг юм аа. Бараг л айдл юм шүү. Гэхдээ хөгүүдийн ангид юу хийж яваа юм бол? Сайн уу сэхүү хаа бишний эсэлтийн 6 дугаар бүлгийн Yon Karma байна. Өнөөдөр танд найзынхаа захиасыг дамжуулахаар ирлээ. Надад уу? За юу ч гэсэн сонссоо л доо. Манай найз танд олонний нүдэн дээр сэтгэлээ илчлэе гэсэн. Одоо тэр биеийн тамирын зааланд хүлээж байгаа. Гэхэд ангийн хүүхдүүд шимнэлтэж. Сайн сонссноо. Олонний өмнө сэтгэлээ илчлэн гэж шít. Попкорн ч юм уу олоод очих уу? Ийм юмыг интернетээс харснаас боддоор харах завшаан тохиодох юм байжээ. Тэрний тухайд сэтгэлээ илчлэх хүн юм. Тэрийг наан мэджүүл уйтгартай штэ. Тэгж байснаас зүгээр хурж ирээд мэдэрээ. За тэгвэл ирнэ гэж найдаж байна шүү сэхүү хаа. Манай найз тань зөндөө их юм бэлдсэн байгаа шүү. Гэт гараад явчихсан. Ангийн хүүхдээ шуугилтаа. Чим үү атцтай новш. Би чамайг хөөхө алдартай гэж бодсон чи арай ч ийм их алдартай гэж бодсонгүй шүү. Хөөе тэгээд очны үсттэй чамайг хүлээж ин гэсэн штэ новшоо. Ааш би өөх иймэрхүү юм дургу юмс. Гэж байх үед сургууль даяар мэдхгүй хүн бараг байхгүй болж гинөө. 4-р бүлгийн сэхүүд хүн сэтгэлээ илчлэн гинэ. Бүгд гараад ир. Нөгөө ахлах ангийн хамтлагийн царайлаг ахт хүн сэтгэлээ илчлэхэр болсон гинэ. Бүгд оч харах уу. Энэ чөгжилтэй юм болохонд ийм юмнаас соцорч болохгүй. Гэс очие. Гэж хүмүүс сугалсаар нэг л мэдхэд бүр цуваа болцсон явчихна. Чи тэр охиныг нь хөөхөн гэж бодож гинөө. Мэдээчтэй малаа царай муутай байсан бол бүх сургуулийн урд сэтгэлээ илчлэх үү. Манай сэхүүч энэ удаад жакпот хожижээ. Тэр инээж байгаа царай эдрийг хараад байгаараа зөөлөгч юм. Гэж ярилцаж явсаар нөгөө газараа ярьж хаалгаа онгоолох үед тэдний инээсэн царай, гайхсан царай бол солигдоод үзэгдэл солигдно. Харин нөгөө талд өвчтөн баасан толгойд өнөөдөр бөмбөгний мис асалтай гэдэг мэдэж байгаа ч тэ. Юу би маргааш гэж бодсон штэ. Юу яриад байгаа юм бэ? 6 сарын 13 гэж байна. Өнөөдөр шүү. Имлэг твтэй дон сараа мэдгээ байчаа юу. Гэхэд баасан толгой дотроо тийм билүү. Гэхдээ яах чарахгүй маргааш та. Аав ээжийг ирэхээр хагалгаа хийн гэж байсан даа гэж бодсон. Магадгүй та хэд миний хагалгааны өдрийг өөр хүнтэй андуураад ах шиг байна. Манай имлэгт бөмбөгний хагалгаанд орох хүн чамаас өөр байхгүй. Ойлгосон бол хагалгаанд орохтой билд. Тэгэхээр имплант суулгахын тулд бөмбөгний хэмжээг мэдэх ёстой. Тиймээс ихтэй бөмбөгний зургийг авна. Гэхдээ өмнө авцсан шүү дээ. Тийм ээ мэдэж гин. Хагалгаанд орохын өмнө эцсийн байдлаар ахиж авдгийг. Өө нэрээ чи чин гар хөлөг хөдлөж чадахгүй болов. Сувилагч Ким болон сувилагч Парк нар чанд өмтөд тайлгч нь туслана. Хөлөгч хөдөг болохоор жоохон тесэрэ гэхэд баасан толгой дотроо. Новш гэж хөлөө жоохон хөдлөхөд ямар их өвдөж гинэ. Yon Karma би энэ имлэгээс гараад чамаагс таалан да гэж бодохтой зэрэгцэн. За ингээд зураг авахд бэлэн боллоо гэд уцаа тавьчихсан. Баасан толгойд гайхаад. Байзаар хөөе. Уцсны камераар авах юм уу? Чи тэгээ сайн чанарын камер байна гэж бодсон юм уу? Энэ хүүхэд чи яасан олон хүүхэд юм бэ? Юу ч гэсэн хагалгаанд бэлдэх хүртэл тэгээд байж. Өөрийгөө заатуулаад зурагт үзчихье. Гэж зурагт асаагаад гараа авчихсан. Йоо, юу гэж галзуу авгаа вэ? Өвчнөдөө ингэж харьцаж болт юм уу? Гэт хажуу тийшээгээ хартал зурагтаар чивава гарч байна. Тэрийг харсан баасан толгойд энийгээд. Тэр тэнэг чинь нохоошг болсон тэнд юу хийж байгаа юм болоо гэсний дотроо. Байцарэ. Яагаад чивава эмнэлгийн зурагтаар гарч байдаг вүлээ? Энд чи одоо юу гэж новшин болоод байна. Гэт үзэгдэл буцаад биеийн тамирын заалан шилж ба. Хөвгүүдийн ангийн хүүхдүүд. Энд чи одоо юу вэ? Нэг төрлийн косплей юм бах та. Одоо энэ сэтгэлийн хичээлдүүд ч бүр айхтар болжээ гэж сэхүү дотроо. Үгүй ээ, тийм биш байна. Энэ уур амьсгал нэг л биш байна. Тэгэхэд цугларсан хүүхдүүдийг карма дээрээс хараад байж байгаа. Нүүтэн дээр нэг товчлаарахад дуу явсаар сэхүү ахтай гэсэн презентацийн маягийн юм явж хэлнэ. Харин нөгөө талд бүгд л уцаа гаргацсан романтик чивава байх нэ энтэр гээл дооглол бичлэг хийж эхэллээ. За яач ба бидэнд ямар нэг юм хийж үзүүлээч ээ. Хийдими ингэж хуцалсан юм уу чи? Ингээд байвал яаж сэхүү ахыг өөрийн болгох юм бэ гэд чивава хуцаж эхэлнэ. Ард нь юу ярьж байгааг нь орчуулсан маягаар нөгөө презентацийн дээр нь гаргаж байна. Сайн уу сэхүү ахаа? Би бол өнөрөө сургуулийн хамгийн алдартай чивава. Би таныг зөндөө удаан алсаас ажиглалаа. Энэ зургийг хэн зурсан болоо? Галзуу фотошоптжээ. Би таныг маш их хүндэлдэг. Тийм болохоор сэтгэлээчлэе гэж бодлоо. Би бүр таны гэрийн хашаан дээр өөрийнхөө газар нутгийг тэмдэглэсэн. Юу гэж новшин вэ? Энэ жигдээс яриад байгаа юм бах та. Та хэд энийхээ бололтоо. Та намайг юу гэж бодож ин доо ахаа? Миний сэтгэлээ ичтэлд хөөртөн биш вэ? Би үргэлж тантай хамт баймаар байна. Тиймээс миний сэтгэлийг хүлээж аваач. Гэхэд сэхүү гайхаж карма дээрээс харж инээж харин чивава дотроо. Yon Karma гэж бодоод энэ мөчөөс хэдхэн цагийн өмнөх үе хальт гарнаа. Таасаа юу гэсэн бэ? Ийм байдалтай олонний нүд дээр сэтгэлээ илчил гинэ. За тэгээд ямар байна? Хөөрдөн биш гэж үү?
Намайг дээрлэхэ бол та намайг ахиж дээрлэхгүйгээ эздээ. Бүгд худлаа байсан юм уу? Өмнө нь ч бас ангийн дарах зодуулах юм бол миний нүцгэн зургуудыг устган гэсэн устгаагүй эздээ. Таны худлаа үгнээс залхаж гин гэхэд Карма уурлаад. Хөөе Чивава. Би чамд хизээ тэгэж их худлаа хэлчихэ. Би чамд ангийн дарга зодуулах дээр тохиролцыг гэхэд чи өөрөө зөвшөөрөөгүй эздээ. Тэгээ наадах чинь буруу эздээ. Битгий шалтак тоочод бай. Энэ яг яаж дээрлэхсэн болох юм? Сонсчээ. Хэрвээ чи миний хийснээр хийвэл би энэ удаад бүх нүцгэн зургуудыг чинь устгая. Гэд үзэгдэл бацаад одоо үед шилжиж Чивава дотроо навшгиж энэ удаад миний нүцгэн зургуудыг устгахгүй бол би чамайг жинхнээс аавда хэлэндээ. Гиснээс Сихвах ямар реакшн гарах бол магадгүй тэрэнд яагаад ч юм хөөрдөм санагдах юм билүү гэд хартал. Бүү царайг нь харахад хөөрдөм санагдаагүй юм шиг байна. Ангийнх нь шоолостой. Сихүү би ийм болно гэж бодсон бол анханасаа ирдэггүй байж. Ямар их итж байна. Эн чинь үнэхээр гутамшигтай байна. Чам шиг хамхуул миний эргэн тойронд байсан гэж бодгоор. Гэж хэлэхэд Чивава уйлж харин баасан толгой дотроо. Чивава чи яагаад наана байгаа юм бэ? Юу гэж новшин наан чинь болоод байна гэж бодохтой зэрэгсэн Карма одоо алгуурхнаар аавын хэлсэн юмыг хийж эхлэхүү дээ. Чивава баасан толгойд хоёрын юу хийсэн талаар мэдэхгүй сурагчид явцгааж харин тэр хоёрын юу хийснийг мэдэж байгаа сурагчид үлдэнэ. За одоо ингэж эхлэе. Гэт дахин нөтөн дээрээ дарахад ард талд нь Чивава болон баасан толгойд нийт 5 эмэгтэй хүүхдийг нүцгэн зургийг ил болгосон ба тэндээс 28 хорлжээ гэсэн текст гарна. Тэрийг харсан хүүхдүүд юу энэ үнэн гэж үү? Хэрвээ үнэн бол энэ хоёр чи хог шаарнаас ч долоон дор новшнууд байна штэ гэж ярихтаа зэрэгцэн дэлгэцэн дээр одооноос ах トゥ хоёрын бүлэглэлийг устгах болно. Энийг зурагтаар харсан баасан толгойд устгахаа гэд нэг утасны камер руу харснаа. Үгүй хэлгүүдээ гэхдээ зэрэгцэн Карма ахин нэг товч дарж яг үндэ дарж байгаа товчны спейс л байна л да. Гэхдээ ингэж яриул арай сүртэй байгаа зү тий. Бүх хүүхдийн өмнө Чивавагийн шалдан зураг болон баасан толгойн доогоороо нүцгэн байгаа хэсгийг гаргана. Бүгд шок. Мэдээж тэгж их нүцгэн зургаа ил болгомооргүй байсан Чивава бүр шок. Ядаж байхад Чивавагийнх зурагч баасан толгойтын бүр лайваар явж байна. Нөгөө хэд нийнэ. Гардаа тэр баасан толгойтой нөгөө бөмбөгөө алдсан гэсэн үнэн байх нэ. Хөл гараа хөдлөж чадахгүй болохоор нууж чадахгүй байгаа нь үнэхээр инээдтэй юм а. Тэгэхэд октод нь ч бас шоолж эхэлнэ. Харин баасан толгойд би бүгдийг чи аландаа л гэж байна. Тэр үед Карма дэлгэцэн дээр гарч ирээд. Чимээгүүлдэ имлэгт чин чимээг байх ёстой шүү дээ. Юм Карма алан гэж чинийг алан гээд байгаа юм би гэсний доош нараад. Өө хөөхий дөө чи чин барыг тахир дутуулчих тээ. Чим үү новш надад ийм юм хийчээд зүгээр өнгөрөн гэж бодоо юу. Аха юунда тэгэж их ууралсан юм бэ? Би таны хайртай зураг авалтын урлагийн бүтээлийг чи ашиглаад таныг олон хүнд гаргаж өглөө шүү дээ. Таалагдж байгаа үстэй. Гэхэд баасан толгой тесэртлээ уурлаж харин Чивава өөрийнхөө нүцгэн зургийг хаагаад битгий ав гэд байж гэн. Сихүү. Ёох сэтгэлийн ичлэлт гэхээр нь эртэл оронд нь ийм юм үзгэж гэж. Багш нарт баригдахаас өмнө явъя гэд яваад өгч. Кармаш нөгөө талд одоо удахгүй багш нар хүрээд ирэх байх. Гэд юмнуудаа цэгцлэхэд баасан толгойд уйлцсан. Ингэж уйлах байсан бол яах гэж анханасаа ийм юм хийдгин те. Муса новшнууд хөө имчээ. Муса новшнууд хурдан хүрээд ир гэд гаднаас нэрэл хурдан ирчих бүр аим шиг гинөө. Нөгөө сольвогч нь гартаа нэг тариа барайл. Хурж ирээл хүзүнд нь зоочно. За тэгээд энэ хүрээд бичлэг маань өндөрлөж байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.